5 агуу нууц байдаг. Тэдгээр нууцын нэг нь үхэл. Is one among those 5. Амьдралын дараа юу болдог талаар бид хизээч асуудаггүй. Үхэл гэж юу вэ? Бид үхээд хаачдаг вэ? Хүн үхэж байхдаа юу мэдэрдэг вэ? Энэ яг л хувцас солихтой адил. Нэг өрөөнөөс нөгөө өрөө рүү ордог шиг. Хүний амьдралын дараа өөр олон оршихуй байдаг. Тэгвэл бид яагаад эргэж төрөх юм бэ? Чөлөөлөгдөж, эрх чөлөөнд хүрэхийн тулд эргэж ирэх ёстой. Үхэх цагаа сонгох боломжтой юу? Тийм ээ, тийм. Та сайн йоги бол та сонгож чадна. Та амьдралыг гүйцэд танил, үхлийг мэднэ. Үхлийг таньж ухаарвал амьдрал юу вэ гэдгийг та мэдэх болно. Гүрүдэв, хүн үхэж байхдаа юу мэдэрдэг вэ? Үхлийн дараах аялал ямар байдаг бол? Та яагаад бүхнийг яг одоо мэдэх гээд байгаа юм бэ? Нэг л өдөр та гарцаагүй мэдэх болно. Гэхдээ үхлийг мэдэх хүсэл амьдралыг сониучрах хүслийг төрүүлдэг. Амьдралыг ойлгохын тулд та үхлийг мэдэх хэрэгтэй. Үхлийг ойлгохын тулд амьдралыг мэдэх ёстой. Үхэл гагцхүү амьдрал үрд мөнх гэдгийг л илтгэдэг. Үхэл яг л хувцас солихтой. Нэг өрөөнөөс нөгөө өрөө рүү орохтой л адил. Үхлийн дараах мэдрэмжийг мэдрэх тийм түгээмэл биш. Гэхдээ энэ талаар шинжлэх ухааны олон баримт байдаг. Олон сая хүн үхэлтэй нүүр тулгарсан ч амьдралд иргэн ирж тэнд юу мэдэрснээ хуваалцсан байдаг. Зүг үү? Гэхдээ ингэж сониучрах нь гэдэг сайн хэрэг. Үхлийн дараа юу байдаг бол? Энэ асуулт амьдралыг илүү том хэмжээст оруулж бидний ухамсарыг тэлж биднийг өдөр тутмын үйл явдал амьдралд тулгардаг нөхцөл байдлуудаас хавь илүү гэдгийг ойлгоход хүргэдэг. Гүрүдэв, бид сүнсний талаар ярьдаг. Сүнс гэж яг юу юм бэ? Энэ долгионы функц үү, татваа юу, хаана байдаг вэ? Хэр том бэ? Хаа сайгүй нэвчин тархсан ухамсар, долгионы функц шиг. Хаа сайгүй орших радио долгион шиг ухамсар. Гэхдээ тодорхой шинжүүдийг агуулж байж сүнс болдог. Ямар шинжүүд вэ? Ич, хүсэл, двэш, дургуутсал, зэвүүцэл, сука, аз жаргал. Сүнс бүр аз жаргалыг мэдэрдэг. Дукка, аз жаргалгүй байдал, сангата, нийлэх, нэгдэх, уусах, четана, ухамсар. Тэгээд дрити. Дритиг англи хэл рүү орчуулахад хэцүү. Дрити гэдэг нь ухамсарыг тэтгэн тогтоогч хүч. Тэгэхээр энэ 7 шинж нийлж сүнс эсвэл амьдралын хүч гих утгыг оноодог. Тэгээд энэ нь заанд шоргоолцож ялгаагүй. Энд хэмжээ хамаагүй гэсэн. Зааны сүнс том, шоргоолцных жижиг гэж хэлэх аргагүй. Ганц ялгаа нь шоргоолжноос заанаас хүн болж хувирахдаа өөрийгөө арай илүү илэрхийлж байгаа. Буюу өөрийгөө илүү цэцгэлж хөгжсөн байдлаар илэрхийлж байна л гэсэн. Шоргоолцонд цэцгийн цоморлог, заанд нахиалж дэлгэрсэн, хүн төрөлд бүрэн цэцгэлсэн байдалтай гэж ойлгож болно. Эсвэл Будааны доторгоноос будаанаас хөөлгөж болгосон будаач гэж хэлж болно. Гэхдээ энэ бүхэн нэг л зүйл. Гүрүдэв, сүнс энэ ертөнцөөс өөр ертөнцид очдог уу? Тийм ээ, маш олон ертөнц байгаа. Тарих тодорхой долгионыг л хүлээн авдаг. Тэгэл болоо. Тэгэхээр бид бүх оршуугаас зөвхөн өөрсдийн хүлээн авч чадах тодорхой долгионыг л хүлээн авдаг. Нүдтэй тодорхой хэмжээнд л хардаг. Харин муур биднээс илүү харна. Харин шар шувуу түүнээс ч илүү харж чаддаг. Тэдний хүлээн авдаг долгионы урт илүү гэсэн. Тэгэхээр бидний танин мэдэхийн хувьд оршихуйн тухай ойлголт бидний мэдэрч ойлгох чадвар хязгаарлагдмал.
5 метр хүүгээр мэдэрч ойлгож чадахгүй зүйлс оршин байдаг. Тэдгэрийг оршдоггүй гэж үгүйсгэх аргагүй. Тэгэхээр өөр оршгүй байдаг. Хүний амьдралын дараа сүнс энэ биеийг орхиод прет атма болдог. Тэгээд прет атмагаас Питер болдог. Эдгээр нь хоорондоо ялгаатай. Тэгээд Питрээс илүү дээд оршихуд шилждэг. Гүрүдэв сүнс төрлөөс төрөл хооронд өсөж хөгжсөөр тээж хадгалсан сэтгэлдүүдэд арилгасаар байдгүй. Эсвэл өсөж хөгжихийн тулд зөвхөн хүний төрлийг авах ёстой юу? Хүний төрлийг авах ёстой. Сэтгэлдлүүд сүнстэй хамт байсаар байдаг. Тэгээд тэрл оршихуудаа бийжиж илэрсээр байдаг учраас өсөж хөгжихийн тулд сүнс хүний төрөлд төрөх ёстой. Жишээ нь та өдөржин инээж хөхөрсөн бол зүудэндээ ч мөн инээдэг. Ингэжсэн үү? Амьдрал дээр ингэдэг штэ. Өдөр нь уйлсан бол мөн уйлж зүүдэлдэг. Та аз жаргалтай бол зүудэндээ ч жаргалтай байдаг. Тийм үстэй. Иймээс л хүний төрөл маш чухал. Сүнс биеийг орхиод өөр оршихуд хүрдэг. Гэхдээ чөлөөлөгдөхийн тулд заавал эргэж ирэх ёстой. Гүрүдэв сүнс биеийг ямар байдлаар орхидог вэ? Биеэс яаж гарвал илүү дээр байдаг вэ? Хэрхэн орхихоо сонгох арга байгаа юу? Заримдаа нүдээр, заримдаа амаар гардаг. Зарим хүн нас ороход нүд нь эргэлддэг дээ. Ингээд сүнс нь нүдээр гарч идэг. Заримдаа чихээр, амаар, анус харж гардаг. Заримдаа хөлийн хуруугаар бас гардаг. Харин йогчийн хувьд Янис Брамаранда буюу толгоон оройгоор гардаг. Хаагуур гарахыг сонгож болох уу гүрүдэв? Тийм ээ, тийм. Хэрвээ бид сэтгэлээ шунал, дургуйцал, түгшүүр, үзэн ядалтаас ангид байлгаж чадвал сонгож чадна. Бид саатуг байхын хэрээр сүнс дээгүр гарч раажсаг байвал өөр хэсгээр, таамсаг бол анус хэсгээр гардаг. Гүрүдэв хэрхэн амьсгалж байгаа нь бидний амьдралд нөлөөлдөг үү? Мөн амьсгал өхөлд нөлөөлдөг үү? Үүний дараа юу болдог вэ? Сүнс биеийг орхих үед амьсгал өөрийн хэмнэл давтамжтай байдаг. Тэгэхээр тухайн хүний үүлийн үрээс хамаарч наадын ажилдаг. Тэгээд сүнс хамрын зүүн эсвэл баруун нүхээр гардаг. Хамрын баруун нүхээр гарахад сүнс чөлөөлөгдөж мэдлэгтэй мэрэгэн ухааныг таньсан ухааралтай хамт явдаг. Харин хамрын зүүн нүхээр гарвал тодорхой сэтгэгдэл, сэтгэл хөдлөлийг хийдэг. Тиймээс заавал эргэж турдаг. Энэ амьдрал дээр ч гэсэн биелдэг штэ. Хамрын баруун нүх ажиллаж байхад зүүн тарих илүү идэвхжин, та илүү сонор, соргог, ухамсартай хэрнээ логиктэй байдаг. Харин зүүн нүх ажилласнаар баруун тарих идэвхтэй байж сэтгэлтэй нь хөдөлдөг. Мөн та альваг хийх зорилго тавьж төлөвлөгөө боловсруулдаг. Тэгээд танд төлөвлөгөө байна гэдэг чинь та эргэж ирнэ л гэсэн үг. Харин хамрын хоёр нүх хоёулаа ажиллах нь сусумна наади. Тэгээд та самади, бясалгалын төлгөөр гардаг. Ингээд танд ямар ч үүрэг байхгүй, та эргэж ирэх шаардлагагүй болдог. Тэр даруй агшин зур зах хязгааргүйтэй нэгддэг. Эргэж ирлээч тэр чинь агуу төлөвлөгөөний дагуу байх болно. Бусдын төлөө, өөрийн төлөө бус эргэж ирдэг. Гүрүдэв Бишма хизээ үхэхээ сонгосон. Бид хизээ үхэхээ сонгож болдог уу? Тийм ээ, тийм. Та good yogi, сайн йогч бол та сонгож чадна. Үхэх цаг дараа амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ? Энэ үүлийн үртэй холбоотой. Тиймээс төрсөн цаг нь тухайн хүний амьдралын ерөнхий төлөвт чухал нөлөөтэй гэж бид ярьдаг. Үхэх цагч утга учиртай. Бид панчаглагя гэдэг. Одон зурхайн сүүлийн 5 од.
Dhanishta, Shatabisha, Purva Bada, Uttara Bada. Эдгээр нь сүүлийн 5 од. Эдгээр 5 од гарч байх хугацаанд хэн нэгэн биеэ орхивол тэд энд дэлхийн ертөнцид уяатай байдаг. Хурдан явдаггүй. Үрийг яг суулгах улиралд нь суулгаж байж ургадаг шиг тодорхой өдрүүдэд сүнс биеэ орхиход 6 сар энэ ертөнцид үлддэг. It remains earthbound for 6 months' time. Тэр газраа уягдаж хүлэгддэг. Тиймээс Панчаклагя болтой хай гэдэг ийм итгэл бас байдаг. Тэгэхээр та тэгтлийг санаа зовох хэрэггүй. Гүрүдээ зарим хүмүүс 84 нас хүрч насалсан бол эргээд төрөхгүй байж болдгоо гэдэг. Энэ үнэн үү? Энд нас хамаагүй. 84, 85 насалсан ч сэтгэлээр унсан хэвээр байдаг хүмүүс байгаа. They look so sad and they so dull and they are carrying so many cravings, aversions, sadness. 84, 86 бүр ер хүрсэн ч уйтгар гонигтай дүүнг бөгөөд шунал дургуутсал уйтгар гониг сэтгэл готрлыг сэтгэлдээ тээсэр байдаг. Сэтгэл өтөлдөггүй хонгор минь бие махбод хөгшөрдөг. Тиймээс л бие нь өтөлж хөгшөрсөн ч өөртөө хөгшрөөгүй мэт мэдэрдэг. Би хөгшрөөгүй гэж тэдний дотор ямар нэгэн зүйл хэлж идэг. Ингэж хэлж байгаа сэтгэл нь сэтгэлдлийг тээдэг. 80 хол гарсан ч порно кинод донцсон хүмүүс байдаг. Биеэр үйлдэж чадахгүй ч сэтгэлдээ үүнд шунж идэг. Тэдэнд ямар сэтгэгдэл байна гэж та бодож байна? Эдгээр сөрөг сэтгэгдлийг тээсэн хөгшин хүмүүс эргэж төрөхгүй гэж бодож байна уу? Хэн тэгж байгаа юм? Өндөр насыг насалсан ч оюун санааны зам мөрөөр яваагүй. Эсвэл өргөн цар хүрээгээр харах чадваргүй бол эргээд төрхөл болно. Anybody who creeps will have to come back. Гүрүдээ хүн нас бараад сүнсэн дараа төрлөө авсан байхад бид яагаад буян үлдэж шраад хийх ёстой юм бэ? Аль хэдийн төрлөө авсан сүнсэд шраад хэрхэн тусалдаг вэ? Та шраадыг өөрийн тусын тулд хийдэг. Шраад гэдэг нь шраадхаагаар буюу итгэл үнэмшлэр хийгддэг шраадхан юм. Таны талархал, тэдний танд хийсэн тус нэмрийг хүлээн зөвшөөрөн талархах мэдрэмж энэ ертөнцөөс чанах шүрэх хэлбэлзэл долгионыг гарцаагүй үүсгдэг. Яг л залбирал энэ ертөнцөөс, материаллык ертөнцөөс, бодит ертөнцөөс чанагшд хүрдэг шиг итгэл, талархал, хэн нэгнийг үнэлэн хүлээн зөвшөөрөх хийгээд мэрэгэн ухаан энэ ертөнцийг давж гардаг. Ингэж энэ тэдэнд хүрдэг. Уламжлал ёсоор та ядуусыг хоолож унтдаг. Өлсгөлн нь цадахад, хүсэл нь бэйлэхэд адис ивэлийн талархах мэдрэмж төрдөг. Яг энэ долгион хамгаас үнэтэй чухал байдаг. Энд хэн хүнд юу хэрэгтэйг нь өгөх талаар хэлж байгаа юм. Түүнээс биш зан үйлийн нэрэнд ор хүчээр өг. Эсвэл цатгалан нэгнийг хитэрч хитээдсэн жинтэй нэгнийг хооллох тухай хэлээг байна. Ингэж өгөөд нэмэргүй. Мэдрэмж хамгаас чухал юм. Аз жаргал, сэтгэл хангалуун байдал зэрэг эерэг мэдрэмжүүд материалын ертөнцийг гитлэх долгионыг үүсгэдэг. Эдгээр долгион нарийн ертөнцид хүрдэг нь эдгээрийг утга учиртай болгож байгаа. Мэдрэмжгүйгээр, талархлын мэдрэмжгүйгээр зүгээр л ямар нэг зан үйл хийгээд тийм ч их утга учиртай байж чадахгүй. Шатхаагаар хийгдэж бод шаадах болдог. Ингэж үйлдсэн шаад эдгээр мэдрэмжүүдийг нөгөө ертөнцийн хүмүүст хүргэдэг. Гарууд Пуранд үхлийн дараа тохиолддог айдас хүрм зарим явдлуудыг тодор тусгасан байдаг. Сүнс үнэхээр үүнийг туулдаггүй. Гүрүүтэй болон гүрүүгүй үед энэ аялал ямар байдаг вэ? Та гүрүүтэй байхад аялалт нь өөр байх болно. Энэ талаар ч мөн Пурунад дурдсан байдаг. Учир нь та гүрүүгийн удам угсаатай холбогдсны зэрэгцээ та гэрлийн хурдаар явж яадаг. At the speed of a light. Та маш хурдан урагшилдаг. Мөн Гаруда Пуранад сүнс бие орхиод 10 хоног прет ёонид байдгаа гэдэг. Тухайн сүнс асар том шилжилт хийж байгаа учраас маш их боддог.
Орхисон бие нь одоо яг л ялгдас мэт харагдаж байгаа учраас эргэж орохыг хүсдэггүй. Бие нь эргэж ормооргүй зүйл шиг санагддаг. Гэтэл бас нөгөө ертөнцийн байж тасаагүй байдаг. Үүнийг предиони гэж байгаа. Тэд яг одоо хоёр ертөнцийн хооронд байдаг. Тэгээд хэсэг хугацааны дараа эндээ байж дасаад тэгээд цаашилдаг. Иймээс хэн нэгэн нас барахад мэдлэг тусуулдаг. Хүн охин нь эсвэл лам хувраг та бол бие махбод биш, та бол сэтгэл биш, та өөрийн оюун ухаан биш, цааш явах тун. Биеийнтэн шороо махбод доо шингэг, биеийнтэн усан махбод доо шингэг, гал махбод үүнийг бүхэлдэн залгиг гэж уншдаг. Ингэж бид биеэ байгальд буцаан шингээж уусгадаг. Одоо хүртэл биеэ өөрийгөө гэж зуурч байсан. Харин одоо би энэ бие биш. Би юу юм бэ? Би хэн юм бэ гэх энэ ухаарал төрж эхэлдэг. Сүнс үнэний сүүлнээс зураад Вайтраны голыг гатална гэдэг. Үнэ гэж юу хэлж байгаа юм бэ? Гау гэдэг нь санскритаар мэдлэг, хөдөлгөөн, чөлөөлөгдөх. Мөн үнэ гэсэн утгатай. Мэдлэгийн сүүлнээс буюу багахан мэдлэгээс зуурч торгооч чадвал та далайг гаталж чадна гэж хэлж байгаа юм. Далай хэдий өргөн уудан байлаач ам аврах жижигхэн хантаад таныг хөвлж дөнгөдөг. Энэ мэдлэгийг хүүхдүүд нь эцэг эхтэй нас барсан нэгэндээ өгч байгаа юм. Үүнийг тарпан гэдэг. Энэ амьдралаас харж байгаа бүхэн чинь гүнждийн үр төдий юу ч биш. Тийм ч чухал биш. Гүнждийн үр шиг хүсэл бүхнээ ойр. Амьдралдаа гүйцээж дуусгаагүй даалгавар бүрээ бидэнд үлдээ. Бид үнд чинь санаа тавина. Та сэтгэл хангалуунаар урагшил гэж байгаа юм. Ойр дотных нь ингэж зоригжуулдаг. Хамаатан садан хүн бүхэн тарпан хийдэг. Тарпан гэдэг нь сэтгэл хангалуун бай гэсэн утгатай. Урагшил. Үүний бэлэг тэмдэг болгож багахан гүнждийн үр аваад тэгээд трипетам гэдэг сэтгэл хангалуун бай. 10 өдрийн дараа тэдэнгдэг. Предиони завсрын үед байхдаа үүнийг ойлгодог. Тэгээд претролокад хүрдэг. Та тэнд эмээ, өвөө, удмын өвөг дээдстэйгээ уулзсан. Тэд таныг хүлээж байна. Таныг хүлээн авах болно гэж тэдэнд хэлдэг. Шрад ийм л байдаг. Тиймээс энэ нь баяр юм. 10, 12, 13 өдрийн дараах баяр байдаг. Зан үйлийг ингэж хийгээд тэгээд дахиад ойлгохгүй, дахиад уйтгар гүн гэж байхгүй. Одооноос эхлээд та баярлна гэж байгаа юм. Гүрүдэв. Тэр хүн хэрхэн амьдрснаас үл хамааран өхийн өмнөх хэдхэн секунд нь нас барсны дараа түүнд юу тохиолдохыг шийддэг гэж бид сонссон. Энэ үнэн үү? Мөн яаж нас орвол дахин төрөхгүй байх вэ? Пуранад нэгэн ир өөхөх сүүлийнхээ хоромдоо Нараян гэж хүүгийнхээ нэрийг дуудаад чөлөөлөгдсөн гэдэг. Энэ онцгой тохиолдолд сүүлийн хоромд зөвхөн амьдрал туршдаа хадгалж бодсон сэтгэгдлэл төрөлдөг болохоос та сүүлийн мөчтөө хүссэн сэтгэлдээ зүгээр л үүсгэж чадахгүй. Сүүлийн хоромд яг танд байсан тэдгээр сэтгэгдлэл төрөх болно. Мэдээж хамгийн хүчтэй үлдсэн сэтгэгдэл давмгайлан төрнө. Тиймээс Шри Кришна Гитад намайг үргэлж сэтгэлдээ хадгал, миний талаарх сэтгэлийн хүчтэй байлга, тэгжээч чи зөвхөн надад хүрнэ, чи чөлөөлөгдөнө гэдэг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр та сэтгэлдээ юуг дадуулж, юуг хэвшүүлнэ, тэд чинь л хамгийн хүчтэй сэтгэгдэл байх нь гарцаагүй гэсэн үг. Тэгээд аль хэдийн танд байгаа тэдгээр сэтгэлдлүүд хамгийн сүлд танд төрнө. Тэд танд төрөхөөс биш сүүлийн хоромд өөр сэтгэлдлийг та өөрөө төрүүлчих чадахгүй. Тиймээс сэтгэлээ бүх сэтгэлдлээс цэвэрлэн хөндий хоосон эрх чөлөөтэй байлгах хэрэгтэй. Энэ чинь л бясалгал.
Тогтмол бясалгадаг хүний хувьд сүүлийн мөчид бясалгалын сэтгэл тэднийг аяндаа эзэмддэг. last moment the meditative mind just takes over. Гүрүдэ бид нар Каши гэх мэт газар нас барвал бид чөлөөлөгднө гэдэг энэ үнэн үү? Каши гэдэг нь жинхэнэ газар орныг хэлээгүй. Каши гэдэг нь мэдлэг байдаг тэр газар хэлж байгаа. Сушумнаг хэлж байгаа. Үүнийг Каши гэдэг. 3 дахь мэлмиг Каши гэдэг. Ганга, Жамуна, Сарасвати гурлаа байх юм. Үүнийг Параграяч гэж мөн хэлдэг. Тэгээд мөн Каши гэж хэлдэг. Тэгэхээр хэн нэгний анхаарал нь 3 дахь мэлмэтэй шушумна наадида байгаад тэгээд наадын нээлттэй байхад нас барвал чөлөөлөгднө гэж байгаа юм. Ингэж л хэлж байгаа юм. Түүнээс биш Каши гэдэг нэртэй газар очиж нас бараарай гэсэн үг биш. Кашиг ягаад Каши гэж нэрлсэн юм бэ? Каши гэдэг бол мэдлэгийн сэнтэй. Тэгээд тэнд эрдэмтэн мэрэгд цуглаж зөвхөн the discussion was only Brahman, on Brahman, Хязгааргүй, only on the infinity. Веданта, This discussion of Ведийн Vedanta талаар way хэлэлцэж was ярилцдаг so тийм prevalent газар. in Kashi. Тэнд there was ямар no ч шунал, craving, no дургуутсал, aversion, no орилон, yelling, no хашгиран shouting. So байдаггүй. even anybody Тэгэд comes ийм into сангад such a ирсэн sangha, хинч вэ? they don't Өргөгдөж feel тэтгэгдсэн elevated. мэдрэмж мэдэрдэг. Байсан. Гэвч өнөөдөр Today тийм it биш. is different. Тэгэд бас And you ганц don't л have to газрыг see that мэдлэгийн only one сэнтэй гэж place is ойлгох seat of хэрэггүй шүү. wisdom. Хэрэв хэн нэгэн Someone passes Праграяч away in Prayagraj, эсвэл this Храдри is Вартад mukti. нас барвал If someone энэ ч бас leaves the мукти. body in Haridwar, that is also mukti. Та Хамичал Прадешт очвол тэнд ч мөн Мукти Дам Mukti гэдэг газар байгаа. Непалд And there is хүртэл a Мукти place called Дам Mukti гэдэг Dham газар even байдаг. in Nepal. Хүмүүс тэнд People Муктид go хүрэхээр there, they очдог. get mukti there. Бадринатад ч мөн Similarly, адилхан. Badrinath. Лорд Lord Кришна Krishna удваад didn't tell Uddhav, чи you go and Кашид die бие in орхиорой гэж хэлээгүй. He Түнд told him, би "I am явж going, you байна. also Чи ч go бас to Badrinath." Бадринатад хүрээрэй л гэж хэлсэн. Adi Ади Шанкара went to Кедарнат Kedarnath. явсан. Otherwise, Тэгээгүү he бол would тэр have бие left the body in Кашид орхих Kashi. байсан. Тэр He Кедарнат went явж to бие Kedarnath, тэнд he left the орхисон. body there. Махараш Maharishi Патанжали Patanjali бие left his body in Рамешварад Rameshwar. орхисон. And Кералаг Kerala, Пашурам that is called Кшатра Parashurama гэдэг. Kshetra. Нутаг Different орон places бүрт when you бие leave body, орхих өөр you will газруудыг attain mukti хэлдэг. when you leave Тэнд body. бие орхивол та So, муктид these хүрнэ are гэж all хэлдэг. beliefs you cannot Гэхдээ энд attach too хит их much анхаарал importance. хандуулаад байх хэрэггүй. Even Учир нь dogs are Кашид dying in нохооч Kashi. гэсэн өгчдөг Doesn't үстэй. mean they are Тэглээгээ тэд getting нар чөлөөлөгдөж байна гэсэн үг биш. Буфала Buffaloes өхөрч are гэсэн dying. Кашид өгчл байгаа. Kashi Каши means гэдэг нь when you are та fully бүрэн awake, сэрсэн the 3 third дахь eye point, мэлмэд where шушумна the Sushumna наадын nadi is идэвхтэй awake сонор in you, сэргэг is үед та active. бие орхивол At that time та when you do, чөлөөлөгднө you are гэж байна. Гүрүдэв Сүнс төрөх гэр бүлээ сонгож болдог уу? Хэрвээ болдог бол юу нөлөөлдөг вэ? Санскара. A soul Тухайн сүнс picks up тэр this хүнийг person энэ because хүнийг сонгодог. sanskaras, Санскара karma. үүлийн үр. You can't Гэхдээ even say it тэд chooses сонгодгоо them. гэд хэлчихэж бас болохгүй. It just comes Зүгээр л тэр into the биеинд body. орчихдог. Ямар ч It is no сонголтгүй. choice. If you have Хэрвээ bought та a Пуна ticket to хүрэх go to билет Pune, худалдаж авсан бол then you have to та board яг л that тэр particular онгоцон plane суужээж which goes to Пунадаа Pune. хүрнэ үстэй. So if you bought Харин a та ticket Коллапур to орохоор go to галт Kolhapur, тэрэгний билет авсан and бол it's a та train яг ticket, тэр you have галт to go тэрэгэндээ to the суужиж train. Коллапур орно. You Тэр can't билет take the тэрэ ticket өөр and go галт тэрэнд somewhere ороод else and суучих sit чадахгүй. somewhere. Таныг They суулгахчгүй. won't even let you go. Яг like л үн that. шиг. Гүрүдэв When хэн нэгэн someone амиа commits хорлоход suicide, тэдний what сүнсэнд happens to юу the болдог soul? вэ? It's like Энэ яг someone хэн feeling нэгэн very маш cold их and they даарч remove байгаа their хэрнээ jackets. хүрмээ тайлж They байгаатай feel even тэд more cold. улам That's даардаг. why I say it's the Тиймээс л most үүнийг хамгийн foolish тэнэг thing one үйлдэл does. гэж би хэлнэ. And it Тэр takes сүнс long time ухаарч for that харамслаас spirit to, гарах гэж маш их хугацааг зарцуулдаг. understand and come out of the regret. Учир нь тэр сүнс it has биеэ орхиж Left the чадсан ч body, тээж but байгаа it хог couldn't новшоо leave away орхиж all чаддаггүй. those garbage it is carrying with it. All that Зовлон шаналн misery түүнээс and all that салдаггүй. suffering and pain. It has not gone. Биеэ They thought орхичих by бол leaving энэ the бүхнээс body it will be чөлөөлөгднө free гэж from all боддог. that. Гэтэл So it is тэгдэггүй. not. It's like Тогооноос jumping гал from руу the pan to the өсчихтэй л fire. адилхан. Тэд яг That's what ингэж they feel. мэдэрдэг. But over Гэхдээ a цаг period of хугацаа time, өнгөрхийн they get хэрээр тэр relieved out of it. аажимдаа тайтгаран That's why салдаг. the Тиймээс prayers and залбирал, бясалгал, meditations and сатсан, satsang, олноороо хийж байгаа group бясалгал meditation, нөгөө all ертөнцийн this хүмүүст will bring сэнгэнсэн a cooler салхийг breeze мэдруулдаг. to people on the other side.
Хөлийн хурууг боох, нүүрэн дээр нь уус асгах, аманд нь будаа хийх зэрэг сүүлийн зан үеийн ач холбогдол нь юу байдаг вэ? Бидний биед 10 наадий байдаг. Ida Pingala Sushumna, and then Kurma, Dhananjaya, Krikala, all these nadis are there. Тэгээд эдгээр 10 наадын биеийн өөр өөр хэсэгтэй холбоотой. Жишээ нь өвшөөх нь нэг наадтай холбоотой. Яг үүн шиг зөөх татхамч өөр нэг крикала наадтай холбоотой. Хэрхрэх бас өөр наадтай холбоотой байдаг. Жинхэнэ бие орхисон ч нарийн бие байсаар байдаг. Наадынад сулхан ажилласаар байдаг. Мэдээж махан бие дулаана хэсэг хугацаанд хадгалж айжмаар хүрдэг. Дананжа наади хөлийн хуруугаар гүйдэг. Тиймээс тэд хөлийн хурууг нийлүүлэн уж дананжа наадыг тэнцвэржүүлдэг. Ингээд ваю татваа хөлөөр гадагшилдаг. Үгүйгээр дананжа наадыг тэнцвэргүйдэж гидс хөөдөг. Улмаар гидс задрахч боломжтой байдаг. Эрт үеийн хүмүүс гидс задарч яхахыг харж исэн байна. Сонирхолтой нь саньясыг падмаснаар суулгадаг. Гэгэрсэн хүмүүсийн пран ваю аль хэдийн брамандрагаар нь гардаг. Тиймээс саньясын хөлийн хурууг уйлгүйгээр падмаснаар суулгадаг байна. Санскара бие 5 махбодыг өгдөг. Учир нь бие 5 махбодоос бүрддэг. Будаа шороо махбодыг төлөөлдөг. Тиймээс эхлээд будаа, араас нь ус, усан махбод тэднийг угаадаг. Уншлагаар ариулсан усаар угаадаг. Мантрагаар эсвэл ганга жалаар энергижүүлсэн усаар угаадаг. Хүүхэд төрөхөд бид эхлээд усанд оруулдаг. Тэгэхээр цогцыг оршуулахдаа хамгийн сүүлд мөн усанд оруулж нэр төртөгөөр үддэг байх нь. Тэгээд Агни Санскара гал махбод 5 махбодыг бүгдийг сэрээж байж бие эргээд 5 махбодтой уусаж нэгддэг. Эдгээрийг хүмүүс эрт үеэс мэддэг байсан. Бүдүүн, нарийн, жинхэнэ бид юу болдгийг мэддэг байсан. Тэгэхээр усаар угааж байгаа нь ямар нэг сэргээх эмчилгээ эсвэл өөр ямар нэгэн зүйл биш. Амьгүй бид сэргээлт угаасаа хэрэггүй шүү дээ. Гүрүдэв яагаад зарим соёлд шарлыг чандралдаг юм бэ? Чандралах нь маш сайн арга гэж би бодож байна. Нэгт дэлхийн тэрбум хүн тэр хэмжээний зай талбайг эзлэн гэж төсөөлтөө. Хоёрдугаар 5 махбод эргээд 5 махбодтой уусан нэгдэх ёстой. Байгаль дээр ч гэсэн ингэдэг. Ямар нэг амьтан өгөхөд өөр махчин амьтан тэднэр хоололдог. Ерөөс юу ч үлдээдэггүй л гэсэн үг. Зөвхөн хүн төрлөخت нь цогцыг авсанд хийж хадгалаад дээр нь тэмдэг биелэгдэл үлдээдэг. Гэвч бид хэр ихийг ингэж чадна гэж. Байгаль орчны талаас үзвэл эрт үеэс олон соёл иргэншлүүд чандралах нь байгалаа хамгаалах шилдэг арга гэдгийг мэддэг байсан. Гүрүдэв сүнс хүнийг эзэмшин удирддаг. Тийм бол Дева болон дээд сүнснүүд мөн тэгдэг үү? Эзэмшин гэдэг нь их болох үг юм л да. Сүнс хүнээр дамжиж чаддгаа гэж би хэлнэ. Деванад ч гэсэн мөн адил. Сул дорой сэтгэл сулхан сүнстэй хүмүүс ямар нэг зүйлд эзэмдүүлсэн мэт мэдэрдэг. Тэдгээр хүмүүс өөрсдөө тэдгээр мэдрэмж, сэтгэл хөдлөл тэдэнд ирж байгаа долгионоос хамаагүй хүчтэй гэдгээ ухаарах хэрэгтэй. Ямар нэг зам мөрөөр явдаг, бясалгал хийдэг хүнд ямар ч сүнс ойртож чадахгүй. Учир нь тэдний сүнс маш хүчрэг болсон байдаг. Гүрүдэв амьд байхдаа мэдрэх, үхлийн мэдлэг, мэдрэмж байдаггүй. Амьдтай үхлийг мэдрэх боломжтой юу? Тэгвэл үхлээс айх айдас үгүй болно. Та мэдэрдэг шүү. Гүн гүнзгий хайранд байхдаа та өөрийгөө бие биш гэдгийг мэдэрдэг. Та гүнзгий бясалгаж байхдаа би энэ бие биш гэдгээ мэдэрдэг. Би энэ бие биш. Сударшин крия хийгээд та юу мэдэрсэн бэ?
Та өөрийгөө бие махбод биш гэдгээ мэдэрдэг. Та бол ухамсар гэдгээ мэдэрдэг. Эдгээр мэдрэмжүүдийг мэдэрдэг. Тэгээд эдгээр мэдрэмж айдсыг маш ихээр багасгадаг. Байгалаас заяасан зохих хэмжээний багахан айдас бол байх хэрэгтэй. Тэгжээж бид амьд үлддэг. Үүнийг абинигаса гэдэг. Багахан леша авидя. Багахан авидя гэдэг нь багахан монхог, жаахан айдас байгалаасаа заяасан байдаг. Учир нь айдас яг хальс үрийн гаднах нимгэн хальс шиг байдаг. Үр дэлгэрч цэцгэлэхэд бүрхүүл хальс нь үгүй болдог. Гэхдээ тэр болтол гадна нимгэн хальс нь үрийг хамгаалдаг үстэй тийм үү? Үүний адилаар хүүхдэд багахан айдас төрөлхөөс нь байдаг. Тийм учраас л ийш тийшээ гүйж ягаад эргээд ээж дээрдэг. Хэрвээ хүүхэд ямар ч айдасгүй усмал хаашаа чамаагүй явж штэ. Учир нь тэр л айдас хүүхдийг ээж рүү нь буцааж байгаа юм. Яг үүнтэй адилаар байгаль тодорхой айдсыг энд тэнд байлгаж байдаг. Бясалгал мэрэгэн ухаан, гян үүнийг даван гарах аргууд юм. Гүрүдэв өхлөөс эргээд амьлах боломжтой юу? Well, Эргээд амьдарсан тохиолдлууд байдаг. people have come back to life. Бид үхэлд төгсөн тохиолдол гэж ярьдаг да. Эмнэлгийн оншоор нас барсан ч эргээд амьдардаг. Ийм тохиолдол олон гарч ирсэн. Гэхдээ нас барсан нэгнийг оршуулчаад ямар нэгэн мантра, тантра хийж байгаад эргээд амь оруулсан зүйл огт биш шүү. Үүнд итгэх хэрэггүй. Миний мэдж байгаагаар ийм зүйлийг бид бодоод хэрэггүй. We should not even keep in mind. Нэгэн гигантын нас барахтаа би эргэж ирнэ гэсэн. Тэгээд тэд биеийг нь хөлдөгчөнд олон жил хадгалсныг би мэдэх юм байна. Тэд гигантыг эргэж ирнэ гэдэгт итгэсэн. Тэр эргэж ирэх байх л та. Гэхдээ яагаад нөгөө хуучин биеэ сонгоно гэж. Ингэж л монхоглыг дэлгэрүүлээд байгаа юм. Гүрүдэв Савитри яаж нөхрөө буцаан авчирсан юм бэ? Энэ үхэл төгсөн тохиолдолтой л адилхан эмнэлгийн оншоор нас барсан ч эргээд сэрдэг. Хэсэг хугацаанд зогсон байдалд орж байгаад дараа нь сэрдэг. Гэхдээ хэн нэгэн ямар нэг зүйл мантра, тантра хийгээд тэднийг биед нь буцааж байгаа юм биш шүү. Хэрв тэгсэн бол гагцхүү өөр сүнсэл оруулж болж тэгэн тухайн хүний сүнсийг буцааж оруулж чадахгүй гэж би хэлж байна. Та өөр нэг сүнсийг сэрээгээд түүнээ тэр биед оруулдаг. Гэхдээ энэ тийм ч удаан үргэлждэггүй. Энэ төл талаар бодолгүй холхон байсан нь үлзээтэй гэж би бодож байна. Гүрүдэв үхэлд төгсөн олон хүмүүс үүнийг үнэхээр сайхан амар амгалан төлөв гэдэг. Хэрвээ тийм юм бол бид яагаад эргэж амьдрах ёстой юм бэ? Эргээд амьдрах ёстойг хэн шийдээд байгаа юм бэ? Үүлийн үр. Үүлийн үр үүнийг шийддэг. Сүнс энэ ертөнцийг орхиход энэ ертөнцийг муу муухай гэж мэдэрдэггүй. Үгүй. Энд сайхан та цагийг сайхан өнгөрүүлсэн. Аимшиг кинонд дуртай хүн байдаг үстэй. Би зөвхөн инээдмийн кинонд л дуртай гэж та хэлж чадахгүй. Та эмгэнэлт, трейлер, аимшиг киноч үзэх дуртай байдаг. Яг үн шиг энэ сайхан байсан л гэдэг. Учир нь энэ танд өчүүхэн төдийч нөлөөлөөгүй та мэднэ. Юу ч таныг ялалтсан өнгө гэрлийг авч чадахгүй. Та бүрэн бүтэн байхдаа үл үзэгдэгч байхад юу ч танд хамаагүй байдаг. Яг л шаврын баанд орохтой адилхан. Шавар баанд орсон хүмүүс маш муухан харагддаг штэ. Гэхдээ та энэ хിവэрэ үүрдүүлдээд эсвэл арьс чинь ингээл шавар болчихж байгаа юм шиг та суугаад уйлдаггүй. Энэ зүгээр л шавар баан гэдэг та мэднэ. Шавар түрхэж хэсэг наранд сууж хатаагаад тэгэл угаагаад арилгачдаг үстэй. Тэр үед та юу мэдэрдیں۔ Сайхан мэдрэмж төрдөг. Үүнтэй адилаар ямар л дүрд тоглох ёстой бай. Бид таамагласан өөртөө сонгосон аль нь ч сайхан байсан гэдгийг та мэднэ. Тиймээс л үрдийн амар амгалан байдаг. Сүрдэлтшгүй амар амгалан. Лорд Кришна хэлдэг. Надад ирсэн нэгэн мөнхийн хинч халдашгүй амар амгаланд хүрдэгэ гэдэг.